Энэ онд Дорнод аймгийн 12 суманд 96 мянган гад, 28 аж ахуйн нэгж 5 иргэн үр тариа, 38 гад 34 аж ахуйн нэгж байгууллага 1200 орчим өрхийн тариаланч төмс хүнсний ногоо тус тариалжээ. Төлөвлөгөөт тариалалтыг 14%-аар давуулан биелүүлсэн байна. Харин одоо хаягдалгүй хурааж авах нь чухал байна. За ургац хураалтын хувьд бол яг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал энэ жил бас цагаагаар хувьд их тааламжтай байлаа. Бас намар орой бороо авсангүй. Бид 8 сард гаргасан ургацын өрсөлдсөн балансаар бол энэ жил 31 мянган тонн Улаанбаатар хурааж авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За өнөөдрийн байдлаар ургац хураалтны 5 орчим хувьтай хүрээд явж байна. Улаанбаатар гагийн домж орсон 12.5 центерт явж байна. За хүнсний төмс хүнсний ногооны ургац хураалт бол ерөнхийдөө одоо төгсгөлийн шатанд ороо явж байна. Тэгээ манайх 3 төрлийн гурвалд ярьсан. Рапс, Овёс, Улаанбаатар одоогийн байдлаар 30% тавьж хураалт маань. Овёсоор дөнгөж хурааж эхэлж байгаа. Нийт 1800 гадал бааттай. Тариалт тэгэл юу 2 жил болж байгаа. Тийм л компани байна да. Цагаагаар байдлаа одоогийн байдлаар өөр гайгүй байна. Дараа 7 хоногоос ер нь тэрэг бороо цастаа гэдэг ер нь мэдээлсэн байл. Тиймэрхүү болохоор тэр 7 хоногт бол уралдаал ямар ч Улаанбаатараа ангилах шатанда маргааснаас эхэлнэ. Тиймэрхүү л одоо байдалтай явж байна. Ургац хураалтанд халах гол Баян Түмэн, Баян уул, Чойбалсан, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан овоо, Хөлөн буйр зэрэг 8 суманд 190 гаруй хүн ажиллаж байна. Оюутан сурагчид хугацаат болон гэрээ цэцэргийн албан хаагчдыг ажилуулах захиалгыг үр тариа, төмс хүнсний ногоо, малын тижэл хураалт гэсэн чиглэлээр гаргажээ. Нийтдээ 250 гаруй хүн хүч хэрэгтэй байгаа гэлээ.